Олон улсын харилцаа дипломат ёс гэдэг амаргүй ажил байдаг. Тэр дундаа манай хойд хөрштэй харилцаа барууны улс орнуудын хувьд хамгийн төвөгтэйд тооцогддог. Гэтэл дайран дээр Давс гэдгийн адил саяхан Оросын тагнуул байсан Сергей Скрипалыг Их Британийн Салсбурид охиных нь хамт мэдрэлт хүчтэй нөлөөлөх бодисоор хордуулан амь насанд нь аюул учруулах гэсэн халдлага гарсан билээ. Их Британд болсон халдлага баруун тэр дундаа НАТО болон Оросын холбооны улсын хооронд харилцааны хүйтэн уур амьсгалыг бүрдүүлээд байна. Өчигдөр Европын холбооны улс орнууд 9 орноос бусад нь өөрийн орноос Оросын холбооны улсын дипломатчдыг албадан гаргахаар шийдсэн байна. Үүнтэй холбоотой Европын холбооны орнуудын удирдлагуудын шийдвэртээ санал нэгтэй байгаагаа илэрхийлэн Америкийн нэгдсэн улс 60 дипломатыг албадан гаргах үүрэг өгчээ. Европын холбооны гишүүн улсууд болох Герман, Франц, Польш улсууд мөн Эстони, Латви, Хорват, Финлянд, Унгар, Швед, Румын зэрэг улсууд бүгд Оросын дипломатуудыг албадан гаргахаар болсон байна. Барууны орнуудаас энэхүү 100 гаруй дипломатууд их нутагтаа буцаж магадгүй болоод байна. Оросын холбооны улсын тагнуулын сүлжээний эсрэг хүйтэн дайнаас хойш улс орнуудын эв санааны нэгдлийн томоохон хөдөлгөөн болж байгаа ч Европын холбооны бусад 9 улс хараахан нэгдээгүй байгаа юм. Эдгээр улсууд нь Португал, Болгар, Австри, Кипр, Малт, Словак, Словен, Люксембург нар юм. Харин Бельги болон Ирланд улс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ба кабинет чуулганы дараа хариу өгөхөө мэдэгджээ. Хэдийгээр барууны улсуудын ихэнх нь Европын холбоотой нэгдмэл үзэл бодолтойгоо илэрхийлж байгаа ч энэхүү зарим улсууд хариу үйлдэл хийгээгүй байна. Олон улсын нэгдлийг харуулж байгаа боловч хариу үйлдэл үзүүлээгүй байгаа 9 оронд шалтгаан бий. Учир нь тэд Оросын холбооны улстай харилцах харилцаанд төвийг барьсан бодлого барьдаг, мөн зарим худалдааны тохиролцоо байгаа ба Их Британий газар нутагт болсон халдлагын ард Оросууд байгаа гэдэгт бүрэн итгэлгүй байгаа учраас Европын холбооны улсуудын нэгдмэл бус шинжийг мөн харуулж байна. Харин Их Британий ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ Европын холбооны холбоотнууд найрсаг харилцаатай улсууд, Хойд Америк, НАТО нар эв санааны нэгдлээ илэрхийлсэн. Орос улсын бидний үнэт зүйл олон улсын хуулийг үл хөдлөх байдалтай бид эвлэрч чадахгүй гэдгээ энэ үйлдэлээрээ илэрхийлж байна хэмээжээ. Их Британи улсад оршин сууж байсан 23 дипломатыг тэд нутагт нь буцаах шийдвэр гаргасан бөгөөд хариуд нь Оросын холбооны улс мөн Их Британий ижил тооны дипломатуудыг албадан гаргахаар болжээ. Оросын засгийн газраас тэдний үйлдэлийг баримтат бус холбоон дээр тулгуурлан ийм шийдвэр гаргах нь нөхөрсөг бус үйлдэл хэмээн шүүмжилсэн байна.